ямар зүйл байгаа тавтаа үзэж байна. Одоо нэг 10 хүн тутмын амар статистиктэй тий 10 хүн тутмын нэг 4-5 нас нэг мэддэг солонгоо гэж сонсч байсан тийм байсан бол одоо л баг ингээд одоо солонгоо гэдэг хүнийг яг одоо хин бэ ямар учиртай хүн бэ гэдгийг одоо ерөнхийдөө 10 тутмын баг 10 нь мэдээд байгаа юм болоо. За тэгээд ингээд хүнд танигдхийнхаа хэрээр одоо нэг зүгээр л нэг фэйсбүүкийн ардаас пост оруулдаг зүгээр л нэг одоо фэйсбүүкний ард амьдардаг соко баймааргүй санагдлаа л да. Илүү одоо охид бүсгүүчүүдтэй ерөнхийдөө охид бүсгүүчүүдрээ чиглэж би ерөнхийдөө анх одоо үзэл бодлоо хүргэж охид бүсгүүчүүдтэй л бас гоо сайхны зөвлөгөө өргөж гарч ирсэн шүү дээ. Тэгээд илүү тэрийг ажил олгох үүднээс гоо сайхны дэлгүүр тэгээд хувцсны дэлгүүр одоо нээх бэлтгэл ажилд ороод дэлгүүрийн дотор зохион байгуулалт чимэглэлгээл бас ажилтаа явж байна. Тэгээд углаас нислэгтэй яг нисгэх орд өмнөх өдрөл одоо тэгээд 5 хүнтэйгээ бас ингээд ярилцж байгаа. Туйлын их таатай байна. Тийм. Алдаа гэхээр одоо хүн одоо энэ дэлхийн ертөнц дээр энэ одоо энэ агаарыг мэдэрч байгаа тий байгаль орчин энэ дэлхийн ертөнц дээр амьдарч л байгаа. Тэгээд энэ одоо энэ зуунд хөл нийлүүлж талхаж байгаа бол алдаа гэдэг зүйл яг тэрийгэ дагаад хүн байх ёстой л нэгэн хэмжээр тэгээд алдааг миний гаргалгаагаар бодох нэ амжилтанд хүрэх маркетинг гэж би бол хараад байгаа алдаа гэдгийг. Зарим нэгэн хүн алдаа хийчлээ гэж одоо тэрэндээ унаа шантраал одоо бүр анасаа одоо хорлсон ч жишээ байхыг бас үгүйсэхгүй шүү дээ тий. Тэгэл бизнесэнд дампуурдаг ч юм уу ингээл амтны нуур харахаа байлаа гэж одоо бүр ингэсэн ч юм байна. Тэрийг эсрэгээр миний хувьд бол маркетинг болгох санаатай бас зарим нэг алдааг хийх илүү бас анхаарлын төвд өөрийгөө оруулах зорилгоор ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар илүү алдааг болохгүй ашиглаж эхэлдэг. Гэхдээ ерөнхийдөө бол яг алдаа гэдэг өөрийнх нь үндсэн ухагтхан болохоор ерөөсөө байх ёстой зүйл хин хэмжүүрэл гэж олж харж байгаа. Тэгтээ тэргүүл өөрөө хүн дэлхийн ертөнцээр амьдарч байгаа түрүүнд хэлсэнчлэн энэ бүх зүйлийг мэдэрч байгаа тохиолдолд алдаагүйгээр оршин байхад одоо тэнд одоо ордон дотор сууж байгаа улсын их хурлын одоо маш өндөр ёс зүйтэй хүмүүс ч гэсэн за энд одоо энгийн ажил хөдөлмөрөөр үргэлжлүүлэн явж байгаа үйлчлэгээний байгууллагын ажилч ч гэсэн те ер нь ямар ч хүмүүст бүгдэнд л алдаа байгаа болов уу бодож шүү дээ те. За одоо би яг энэ асуултанд хариулахад ухаарсан цагаас хойш өдр гэж одоо ярихаас бас их сайн мэдэхгүй юм. Одоо хүүхэд ахтай өдр бол одоо ээж ах дүү найз нөхөд хамаатан садан тий тэр бүх хүмүүстэй одоо бүхэл хүүхдүүдийн хийдэг одоо жижиг шажиг алдаа гаргаж ирсэн болоо. Гэхдээ их зоригтой хүүхэд байсан багада хүүхд насныхаа тухайд ярихад ерөөсөл ингээл би л энийг хийх хэрэгтэй юм шиг, би л энийг чадчих юм шиг санагдал багт жоохон байхдаа телевизэн нэвтрүүлэг хүртэл хөтэлдэг байсан. Хүүхэд байхдаа хүртэл ингээд би чинь бас солонгосын гоо сайхны хотод одоо үйл ажиллагаа эрхэлж явж байгаа компанид хамтарч ажиллаад тэр говийн хүүхнүүдэд бас гоо сайхны бүтээгдэхүүн зарж нийлүүлдэг байлаа. Тэгэл энэ болгон чи өөрөө тухайн үед жоохон хүүхэд одоо яг үнийг хэлэхэд одоо ингээд хичээл сургуульдаа яваал ном дэвтрэл хөөгөл явж явах хэрэгтэй байтал чинь би чинь бас эрсдэл хүлээгээл тэгэл тэр чинь бас хүний одоо мөнгө санхүүг наашин чашаа зохицуулаад тэгээ явж яснаа бодоход энэ болгон маань бас тухайд алдаа болж хувирах магадлалтай байсан ч гэсэн одоо ингээд бодоход намайг илүү чатгахжуулаад байсан юм шиг байгаа. Одоо нийгмийн одоо ажил хөдөлмөр эрхлэхэд одоо болон сургуулийн урлаг соёлын одоо ажилд хамгийн гарамгаа хүн чинь би байлаа шүү дээ. Манай ангийнхын сүүлдээ бүр бэлгүүн гэдэг байсан намайг. Миний одоо Facebook нэр бэлгүүнээрээ бас профайл хуудсан маань ерөнхийдөө явдаг таачаас мэдчих шах тий. Тэгээд бэлгүүнээ чи одоо FM-д ажилладаг, телевизэд ажилладаг юм чи ангийнхаа урлагийн үзлэгийн одоо дуу шууг одоо бүх одоо аях үеийг хариуцч руу тий. Тэнгууд чинь би чинь CD-н дээр чинь нэг бичин, флашн дээр чинь, кассетын дээр чинь нэг бичээл очдог. Энийн хэрвээ ажиллахгүй бол ийм юм юу тэгэл. Энэ болгон маань хэрвээ би тэр хүмүүсийн одоо надад өгж байгаа тэр их хариуцлагыг алдсан бол алдаа олж хувираад тэрийг харин би давж гарснаар өөрөө бас одоогийн солонгоо гэдэг хүнийг бий болгож бүтээхэд өнөөдөр өөрийнхөө би бүтээсэн солонгоог илүү бас хянамгай байхад те энэ бүх зүйл маань илүү намайг бас туршлагажуулж өгсөн юм болов уу гэж олж харж байгаа тийм. Манай удам сэдвэрт одоо нэг овоож уцаас айхтар баян цэцгэлэг хүн байгаагүй ч гэсэн тийм хүнд гай болоод ихлээ болоод байсан хүн байдаггүй. Манай өвөө бол Монгол улсын гавьяа тагш хүн байдаг. Манай эмээ бол намын санч хүн байдаг. Манай ээж бол цэцэрлэгийн захирал хүн байдаг. Тэгээд тэр одоо хүмүүсийн хүмүүжил юу яасан бэ гэхээр маш цайлган л олгоод үсгцэн байлаа. Магадгүй ууралж уцаарладаг ч гэсэн маргааш өдөр нь унтаас хэрэгтэй марччихдаг.
Тэгээд миний одоо хүүхэд нас ээжийнхээ одоо дэргээ цэцэрлэгийн дэргээ тэр цэцэрлэгийн хүүхдүүдийн дуучмент хичээлээ тараад ээж дээр очдог. Хичээл явахаас өмнө баг ээжтэй хайж байгаа л ингээд хардаг. Тэгээд хүүхэд насндаа л өстэй тэр одоо бодоход хүүхэд насндаа л шүү дээ. Одоо зүгээр тэр дурсамж бол их сайхан байсан ч гэсэн одоо бодоход өстэй миний амьдралын хамгийн гоё тийм үе ээжийнхээ хажууд одоо ээжийнхээ тэр дэргэд ээжийнхээ ажиллаа хийж байгааг тэр одоо хараад сонсоод хүний хүүхдүүдийн төлөө тэр нийгмийн хичээл сургуулийн төлөө үүрэг хариуцлагыг явж исэн болохоор ээжийнхээ нэрээр би бол заавал асрамжийн газар байгуулна гэж боддог. Миний ажилдаа бол хэвийн ажил хөдөлмөрөөр эрхэлээд хэвийн одоо цэцэрлэгийнхаа эрхлэгчийн үүргийг хийгээд явж байгаа. Мэдээч хүнийг нас даарна хөгшрөн гэтэл тэр хүний өмнө би бас нэг үүрэг хариуцлага хүлээх болоод байна тий. Өдөр алган баярлуулах хичээдэг, өдөр алган сайн амьд сэрүүн эрүүлийн хаж жаргалтайгаа явж байгаа мэддэгтийг би хүсдэг. Гэхдээ би бас ээжийнхээ нэрээр заавал би энэ Монгол асрамжийн газар би бол байгуулна. Тийм байна. Жохон нэвтрүүлгийн сэдвээс жоохон хазаач шүү. За. Сайхан бас бодож л байлаа. Би ч одоо ер нь хүний байхгүй бий болгоод та бол одоо өөрийнхөө яг төрмөл эмэгтэй хүүсээр амьдарч байгаа. Одоо манай зурлаач нар бол төрөлхийн эрэгтэй хүүсээр амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл энэ хүмүүс байхгүй өгөгдлийг бий болгоод, байхгүй гаргалгааг бий болгоод амьдарч байгаа хүний хувьд бол та бүхнээс одоо илүү сорилт, та бүхнээс илүү одоо зовлон бэрхшээлийг туулж байгаа үүрэг хариуцлага надад оногдож байгаа. Тэгэнгүүт түүнийгээ дагаад эрсдэлийг чинь дагаад мэдээч удаа алдаа гаргах одоо зөвлөн л улам л их. Тэгэхэд одоогоос одоо нэг жоох ингээд дөнгөж өөрийгөө нэг жоохон юу гаргаад эхэлсэн. Нийгэмдээ жоохон ойлгуулад эхэлсэн. Солонгоо хийн юу ингээд хүн болгоны сонирхолтой байх үед айгүйх нэг жоохон нийгмийн уур амьсгалд жоохон стресстэй л тий. Тэгэл тэр стресс өдөр болгон гаргаа явж гэж байх уу. Тэгэл нэг хаяа хүн болгол бас нэг одоо тэсч дэлбэрэх үе байж. Тэгэл нэг одоогоос нэг жилийн өмнө 2 3 жилийн өмнө нэг байрны гадаа нэг залуу миний ч сүнхийг одоо нэг мөнгө гуйгаал тий цүнх шүүрэл ингэчингүүд би чи айгүй стресстэй айгүй нийгэмдээ гаргасуураа тэр завруулж ерөөсө гаргацсан нэг гамбош хичээгээ бас авчуулаад авсан. Гамбошыг яасан бэ гэсэн чинь яг урд өдөр нэг гамбош гэдэг хүнчил телевизэн нэвтрүүлгээр орохдоо солонгоо гэдэг хүнчилстэй явдал судалсан дийлэгдээд амар хүн гэж надаа хүн хэлжээлээ гэд бусдын сонсон юм аа. Телевизээр ингэж миний нэр хүндийг гутаах зорилгоор гамбош гэдэг хүн яриад ангууд би тэрэнд айгүй стресстэй явжсэн чил нэг дараа өдөр нэг залуу миний цүнхийг булаангууд ч нэг залууд ч чи тэр гамбоштайгаа зайлаж байраач хамаг ураа гаргацсан. Тэгээд ер нь цаашдаа бас ер нь одоогийн байдлаас харахад бол иймэрхүү жижиг шажиг хүнд одоо нэг өгөөш болох тий жижиг шажиг одоо хүн одоо магадгүй юм баг алдчаад тэр дотор хэдэн мянган доллар байсан хэдэн мянган төгрөг байсан үнэт идэл байсан гэл тэр цагдаа шүүхээрэл явчих ёстой л байсан юм шиг л байлаа л тий. Гэхдээ тухайд ер нь хэрэлдээд ч болохгүй тий уурлаад ч болохгүй эд хөрөнгө хамгаалаад үлдчихэл байгаа байхгүй. Уургүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр юуны өгөгдлөөс юу үсэх вэ гэдгийг л хүмүүс тооцоож бодох хэрэгтэй. Надад тэр залуу цагдаагаар ирээд тусламж нэгсэн ч юм уу тийм байгаа нөхцөл арай өөр нөхцөл байдал өөрөөр үүсэх. Хүний бие таалаад хүний эд хөршлийг болооч байгаа тохиолдолд биш биш ер нь магадгүй бүх хүмүүс хараад өрөөх юу ч биш л яасан байхад гэж боддог. Гэхдээ ястай хүн зодож нүдэж одоо тэгж амар танхаарч ярьж байгаа үгүйд баярлдаг. Тэгээд танхаарч ярьж байгаагүй гэсэн дээр одоо Монголд ч одоо трансгендер хүмүүс бас нэлээд байна. Тэгээд солонгоошин ганцаараа трансгендер биш ш. Тэгэнгүүт ч одоогоос бас нэг хэдэн жилийн өмнөх юм аа л ярих гэдэг шүү дээ. Тэгээд тэр нэг их дэлгүүрийн уртлын хаан бууцгийн газар нэг трансгендер бүсгүй одоо нэрийн нас хэлээ яг хөө тэгээд тэр бүсгүй ингээд эмэгтэй хүнийг зодоолж чигтэйх одоо ингээд үс эзгийн зулгаагаал яг хөө магадгүй тэр бас нэг л стрессэл бас буруу тайсан хэлбэр ах магадгүй хэрэлдээ зогсчихсан бол арай нөгөө шууд нэг арай эргэтэй өгөгдлөөр ингээд хүн зодоод тэгээд тэрийн тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь таниуч юм чи ингээд бичсэн. Тэгээд тэр бичлэг интернетэд тавигдсан. Тэгсэн юу алсан тэр хүнийг бас хүмүүс сайн мэдгүй болохоор нөгөө тухайн үеийн хэвлэлийн баатар солонгооч нь л ерөнхийдөө бүх үүрэг хариуцлагыг л баг хүлээсэн. Наадах чинь солонгоо баргал дандаа ингээ явж байдаг. Дандаа л ингээ хэрүүл зодон гаргаа явж байдаг. Дандаа л одоо бүхэл одоо муухай энэ хүнээс зэр нь гарч яадаг ундарч яадаг материал фэйсбુક руу маш их одоо дайралт ирж байна. Тэгэхэд би тэнд унтраагүй. Улам би нийгмийн ойлголтыг сайжруулах хэрэгтэй байна. Улам одоо өөрийнхөө хийж хэрэгжүүлж байгаа зүйлийг бодтой олгох. Ийм л зүйл рүү би одоо ингээд гар би шамдаа орсон байж байна. Ер нь л тэр хүний ухамсарал да илүү хүмүүсийг би сургамж талаасаа л
сургамж олгож хүний амьдралыг илүү хөгжүүлэх гэж хүний амьдралыг илүү цаашаа тэр хүнийг одоо илүү л одоо дурсамжтай илүү тийм чанга хүчрэх хүн болгох гэж алдаа уус ирж байгаа шүү дээ. Амьдралд тохиолдох зүйлийг хүн төлөвлөх хэрэгтэй. Хүний ухаан ш. Хүн өнөөдөр тариншаанд хог ухаад амьдрах уу, нийгмийн манлайлагч байх уу, эсвэл хиндэж гаалгүй мөрөөрөө амьдрах уу, эсвэл өөрийгөө бүтээгээд амьдрах уу гэдэг хүн өөрөө өөрийгөө тодорхойлдог. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн нь байдаг. Тийм болохоор хүн хэн явахаа өөрөө тодорхойлдог болохоор түүнийгээ одоо 2 3 шат дахин бодох тийм ухаан нь хүнд өөрөө байдаг. Тийчээж л бид нар хүн байгаа шүү дээ. Гэхгүй зүгээр ингээл өглөө гарч авч гаал юу ч тохиолдож магадгүй гэл ингээ явж идэг бол энэ өөрөө бас айгу өрөөсгөл ойлголттой л доо. Тэгэхээр би ер нь хүмүүсийг ямар ч алдаа гаргасан тэрийг аль болох тооцоолоосай. За тэгээ алдаа гаргавал тэрэн дээр ухаажаад тэр алдаагаа ахин давтахгүй улам хүчрэх нэгэн хүн болоосай л гэж би бол хүсдэг. Тий. Ер нь бол одоогоос одоо ингээ бодож байхад бол одоо нэг сургуулаа төгсөөл одоо эрэгтэйгээр бол одоо би бакалаврын мэргэжил бакалаврын боловсролтой Монгол Улсын их сургуулийн маркетингийн менежер реклам сурталчилгааны мэргэжилтэй энэ мэргэжил маань миний одоо нийгэмд өөрийгөө таниулах бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахад маш их одоо төхөнд болдог чаддаг магадгүй миний зүрх сэтгэл илүү сайхан одоо эрэгтэй хүний тэр уужуу сайхан ухаантай амар одоо мундаг хүч төвчээртэй айгүй сайхан юм ханхар бие хаатай байгаад ингээ явцсан бол одоо сайн илүү л амар л байлаа шүү дээ одоо ингээ сайхан хэл ам татлахгүй те олон хүмүүсийг ингэж нүдийн бүлтэл чихийн сортлзуулахгүй ингээд сайхан амьдарч явах байлаа. Гэтэл одоо ингээд аюул том риск үүрээд амар том хариуцлага хүлээгээд амьдарч байгаа нэг төрлийн бас алдаа. Гэхдээ энд миний ухаан хэрэгтэй. Би ухаанаараа нийгмийг зөв хөдөлгөөд хүмүүс зөв үлгэр дуурайл үзүүлж чадах юм бол би энэ амьдрал ялагч байна. Хэрвээ нийгмийн төгсгөл би хинч бишээ амьдралаар амьдраад хинч бишээр төгсөх юм бол энэ миний хувьд алдаа болж хувирна л гэж би хэлэх гээд байна. Тийм. Шантарчсэн үү? Шантарлаггүй яах вэ? Гэртээ орж ирээд уйлна. Гадуур өдөржингөө ингэж алхаж орж ирж байгаа л гутлаас дээр шидэл. Би яахлаараа энэ одоо хиний өмнөөс хэнийг би хинт гай болсон гэж хиний өмнөөс яаж амьдарч байгаа гэж гээл толныхоо өмнө ойлгох уу, янлаа асаагаад ойлгох уу. Гэхдээ энийг олж хардаг хүн нь ховор. Маш ховор. Магадгүй тойлог тойрол байгаа. Тэгэл энэ мэтчлэн маш олон төрлийн мэс заслууд одоо даван гарлаа мэсцлэн ширээн дээр ингээл юуны төлөө ингээ яваад байгаа яах ч одоо ийм зүйлийг хэлхий энийг хийх ёстой ч юм уу. Гэтэл би энийг хэлгэж илүү хүчрэх солонгоог бүрдүүлэх гээд байгаа. Тэгэхгүй зүгээр нэг зориггүй нэг хүүхд илээ хийлгээл одоо хүний нөхөр сүдэр булаах гал ч юм уу те одоо бас нэг өөр асуудал үүсгэх яваад байгаа бас хүүхнүүд байж та цаанч одоо яг яах гээд байгааг мэдэхгүй зоригтой. Гэтэл би тэр хүмүүсээс илүүтэйгээр бусдад би сайхан харагдчихлээж тэр хүмүүсийг байлдан дагуулж чадах гээд байна л да. Үнэхээр буруу хүн байсан бол өнөөдөр би шүгдэл гараад ирсэн байгаа шүү. Гэтэл мянга наана ингээл ууртай уцаартай ингээл амар стресстэй ингээл зарим үед байдаг юм шиг хэрнээ дотроо ингээл цагаахныг мэдэрсэн хүн маш олон байгаа. Гэтэл гаднаа амар ингээл найл гээл байгаа хэрнээ дотроо өстэй айхтар их буруу хүн байх юм бол тэр бол нийгэмд угаасаа шүүгдэд гараад ирдэг. Тэр хинч биш угаасаа болж чаддаг. Тэр шүүлтөр угаасаа цаг хугацаанд угаасаа шүүгдэд гараад ирдэг. Би энэ бол маш их санал нийлж яддаг. Нэг л нэг төвлөрүүлэхгүй байна намайг. Ингээд машин тэрэгний дуу ингээд амар тий. Тэгээ ядаж хахад энүүгээр чинь ямар их том машины зөвшөөрөл өгсөн ч өдрөөр энэ хойлж өчч чинь энэ алдаа шүү. Тий. За амжилт авчирсан алдаа байна. За би нэг энэ дээр бол нэг юуг ярина. Miss Universe Mongolia. Miss Universe Монголд ер нь явж байгаа л ер нь тэмцээнүүдийг би хахуул махуул одоо тэр мөнгө төгрөгийн наан цаана гэж ерөнхийдөө мэдэн би айгуух мисс найзуудтай айгуух ингээл ер нь ингээд сонсогддог. Тэгээд Монголд амар гоо Дональд Трампын шоу маа гэхэр нэг одоо нэг залуу ирэл над дээр санал тавьсан. Тэгээ одоо тэрнтэй чинь за окей би ингээд трансгендер хүн хүлэн зөвшөөрдөг юм бол би хүч үзье. Амар бардам. Хүч үзье. Надаа бин вэ, надаа царай нэ гэж орсон баймар итгэлтэй. Тэгсэн чинь үнэхээр зүгээр л мөнгөний бохор юм руу бас жоохон ороо авчих шиг санагдсан. Тэрийг би биш айгүй олон хүмүүс надад хэлсэн. Гэхдээ би энийг илүү амжилт гэж харж байгаа. Яагаад гэвэл би Монголын үнэхээр урдаа барьдаг, үнэхээр сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж чадсан. Тэднээс би царай, үзэл бодол, миний гадаад бүх зүйл ялгархын аргагүй одоо тэднэртэй одоо ижил төвшөнд бараг заримаас нь жилээ байсан. Би тэрийг нүүр бардам хэлнэ. Тим төвшөнд харуулж чадсан болохоор энэ маань зарим миний хувьд бол маш том амжилт. Энийг хэрвээ би магадгүй тэмцээний гала дээр би гарахгүй би одоо санаа зовоод энэ олон гоё натурал мессежтэй би өрсөлдөхгүй те. Ингээд би бас тийм үуч бас сонголтыг боломж нь байлаа шүү дээ. Гэтэл тэр тайзан дээр би өөрийгөө ялан гараад авч чадсанараа энэ бол надаа амжилт дагуулсан алдаа. Цаашлаад
олон одоо энэ зөвхөн тэмцээн биш Монголд байгаа янз бүрийн бүх зүйл ийм одоо мапантай хахуултай эндээ нэг ийм нэг хурган залтай юм болоод явдаг. 21,000 тэмцээний ялагчаа би мэдцээ очсон. Намайг одоо хүмүүс айгуу дурамжхан ингээл нэг кофе цайны хаард ингээд суугаадсныг харсан байна. Тэр ялагч нь ойлгомжтой юм байна дөө. Тэгээд тэр iStop-гийн хамтлагийнхныг ирэхэд хүртэл ерөнхийдөө л ойлгосон байсан. Яагаад гэвэл яг өмнөх өдөр нь л доор 20 корпоратийн доод яг цэцэг миний доодохрын өрөөнд дайрагч байсан. Тэгээд доодохрын өрөөнд найраа хийгээл явж ирсэн шүү дээ. Дайраг би уугаал хэрэглээл тэгээд ялагчаа тодруулсан л явж ирсэн. Тэгтэн би лефтнаас буугаа явж байхад үнэхээр гутсан. Би юунд орчих найз нөхөд рүү цалгаад бараг чимдаа маань аваа. Гэхдээ би ард түмнийхөө минь хариуцлага хүлээсэн. Би нэгэнт энэ тэмцээнд орчоод тэгээ би тэмцээний араас нэг гоншигноод ингээл энэ болгоныг яриаггүй л дээ. Гэтэ одоо алдаа ярьдаг нэвтрүүлгийг юм чинь бинийг би ярмаар байгаа байхгүй. Хүмүүс ард түмэн маань энийг мэдээсэй л гэж ярьж байгаа. Тэгээ лефтнаас буугаад явж байхад арайч тэгэл яг тэр доод ахраас iStop-ын тэр дуучинд орж ирээ. Би тэр бичлэгийн хүртэл би дэлгэсэн ш. Одоо тэр YouTube дээр явж лээ. iStop-ын тэр нэг дуучин залуутай би та нар цэцгийн өрөөнд амар найрлж яана гэсэн чинь чистэ мэштэйг ингээ ярьсан яриаг би бичиж аваад баг зах зугаас нь бол дэлгэсэн. Яг энэ болоод өнгөрсөн асуудал л та. Гэхдээ хамгийн гол нь мөнгөндөө биш. Тэрнийг нэг Miss Universe-ийн тэтмэндээ биш. Энд нэг 3 сая төгрөгөндөө биш. Ард түмний ялагч нь хин. Амьдралын ялагч нь хин. Хин амьдрал дээр ялагч байдгийг. Хин амьдралтайгаа илүү ойр байгаа. Тэрийг үзэгчдэд л үлдээ гэж би бодож байна. 3 сая төгрөг нь юм уу, 3 сая үзэгч юм уу, тайзны Miss юм уу, амьдрал дээрээ Miss-ийн данд бие авч явдаг хүн юм уу гэдэг нь ч гэж би бодож байна. Тийм. Одоо шүү дээ. Анх бол одоо ингээд мэсэлд ороогүй гандуухан гундуухан явдаг байхад хүүхнүүд маань амар дэмждэг байлаа намайг. Гэтэ одоо ч дэмжигчд байгаа. Одоо ингээд Facebook дээр над руу янз бүрийн дайралт орж ирдэг. Ааст эрэгтэй хүн байж мэгтэй хүн байж төрч чадахгүй яаж мэж гэл. Юм бол хүүхдээ яриад ороод ирдэг байхгүй. Би тэгээ ингээ яага хэрүүл дээрээ тэр хүүхэд идэг. Миний хувьд бол хүүхэд бол амар үнцэнтэй бүр хэдэн зуун мянган доллар энэ дэлхийн ертөнцийг эргүүлээд ч хамаагүй олж авах зүйл ахгүй гэтэл хэрүүл ороод тэр хүүхдээ ярьж орж ирээд тийм тэр шоу хүртэл янз бүрийн сүудрээ тусахчгүй гэж ингээ хамгаалдаг шүү дээ тий. Гэж яхад хүмүүс ийм ухамсартай зүйлээж хэрүүл олонгууд би төрдөг. Цэцэг гэдэг хүртэл хүн одоо 21,000-ийн дараа би эмэгтэй хүн ээж хүн гэл ингээл уйлаа лайв хийдгийг. Тэг ингээд янз бүрийн хэрүүл болохоор л надтай ингээл муудахаараа хүүхдээ яриад ороод ирдэг. Би тэр гайхаад байдаг байхгүй. Гэтэл эмэгтэй хүн чи одоо илүү ухаантай, илүү тэр мэдсэн нарийн нандаа одоо тэр Монгол хаттын ухаанаа одоо тим юм дээр гаргамаар байгаа. Ингээд л жижиг сажигийн болонгууд хүүхдээ яриад ороод чи төрч чадахгүй. Бид нар аль төрсэн хүүхнүүд чи төрч чадахгүй аж чи дугаа байгаа чи эмэгтэй хүний жаргал завлыг мэдрэхгүй ээж. Гэтэл Монголын бүх хүмүүс хүүхнүүд тийм жаргалтай амьдраад байгаа юм. Нэг л одоо өөрсдөө хүмүүжээгүй ийм амьдрал бэлэн биш хүмүүс ингээл янз бүрийн одоо байдлаас болоод гэр бүлийн одоо алдаатай бодлогоос болоод улсын бодлого тэгээд өөрсдөө төлөвлөгөөгөөс болоод янз бүрийн байдлаас болоод эмэгтэйчүүд одоо бас зэрлэгшээд одоо тэр стрессээс ч бас над руу гаргаад иж магадгүй. Гэхдээ нийт хүмүүс биш. Энэ бол 110%-ийн тухайд л би ярьж байна. Маш дийлэнх намайг бол дэмждэг. Гэхдээ хэн дэмжиж байна гэхээр гэр бүл нь илүү тайван амгалан, илүү тэр гэр бүлээс цааш жаргал гэдгийг мэддэг. Би сайхан Socos Quick гэдэг групп нээсэн. Тэр групп дээр маань бусдад цаахан үг хэлдэг урууд хамгийн дур булаам. Тэгээд бусдын сайн талыг олж чаддаг нь хамгийн одоо юм сайхан үзэгсэлтэй гэдэг юм пост байдаг байхгүй миний групп дээр яг тэрнтэй адилхан хэн юу хэлээд байна гэхээр ер нь бол их явдал суудалтай талдаа гэр бүлээ одоо ингээл Facebook руу нэтэр ороод инхээр жоох аминдаа харчаагүй хүмүүс солонгогийн хэмжээнд биеэнд дайчилж чадахгүй байгаа хүмүүс үг хаяад байна л да надаа. Гэтэл үнэхээр өөрөө асуудалгүй гой хүүхнүүд тэгээд нэх их тэр гоо сайхан гэдэг зүйлд ач холбогдолгүй тэр хүмүүсийн үнц нь гоо сайхнаас илүү гэр бүл нь ажил төрөлн ч юм уу те хүнийг алдаатай хүнд уучлаад сурсан хүмүүс солонгоо гэдэг хүнийг илүү зөвөр олж харж байна. Гэтэ энэ маань илүү амьдралын хууль юм да те бүхэл зүрл дээр одоо тийм зүйл байгаа ш. Бүхэл зүрл дээр л ийм зүйл байгаа ш. Ер нь алдаа гаргахаас айх хэрэгтэй. Алдаа ямар алдаа л да маркетингтэй алдааг зориудаар гаргах нэг ор. Гэхдээ нөгөө нэг яалтчгүй ингээл аргагүй зүйлээс болоод бас алдаа гаргачихгүй байна. Гэтэл ер нь төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаад амар гоо ингээ бизнес төлөвлөлөөд сард хэдэн зуун сая төгрөг олно гэж боддог байж байгаа. Бас тэрэндээ хүрэхгүйгээс болоод маш том алдаа гаргацсан ч хүмүүс юм те. Гэхдээ энэнийхээ дагуу ер нь л хүн бодож би түрүүнд хэлсэн ш нь нөгөө төлөвлөгөөтэй системтэй явах. Тэгэх юм бол
алдааг харцангуй баг гаргах болоо л гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол нэг их том алдаа ингээ гаргаад байсан байхгүй хэрнээ. Айгуур жижиг шажиг алдаанд би хүртдэг шүү дээ. Ер нь бол юу вэ гэхээр солонгоо гэдэг хүн бол ерөөсөө л бодомжинд алхаж болохгүй хүн, солонгоо гэдэг хүн бол ерөөсөө л хүнтэй муудаж хэрэлдэж болохгүй хүн юм шиг байгаа. Гэтэл энэ олон хүмүүсийн энэ дайралтыг хэн хамгаалах юм? Та хамгаалахгүй, энэ дага зурлагч нар хамгаалахгүй ш. Би л өөрөө өөрийгөө одоо муудад цайнзж л тий өөрөө өөрийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэж ээж л явна л да. Би нэг 16 78 онд ч юм уу да. 8 биш юм аа, нэг хэдэн жилийн өмнө мэдцэлд орчоод би ч л одоо баг хүний давхгүйг давчлаа тий. Амар тийм үе байсан байхгүй юу. Тэгээ нэг гамбаш манаас одоо би айгүй гамбаш хандлаараас айгүй яриад байна. Тэр хүн гэхдээ тохоо үед айгүй бас нийгмийнхэн бас айгүй хэцүү нийгмийн бас золиос солилцсон л доо. Гэхдээ бас тэр хүн тухайн нийгэмдээ хийж гүйцэтгэх зүйлээ гүйцэтгсэн. Яг одоо би зүгээр ингээд тэр хүний тэрхийг ингээд ярихгүй байж гисэн бас жоох ингээд ярмаар байгаа. Тэр хүн ингээд одоо бас ингээд фэйсбүүкээр надраа нэг их ч ингээд бичиж байгаа байхгүй. Гамбаш ч бүр манай Солонгост орж ирээд нөгөө нэг монголчуудын амьдардаг Монгол таванд гэлөө нөгөө нэг ингээ өсчин дотор ингээд би хөөсөө солилцсон штэ гэл ингээд хамаг юмаа дэлгэ харуулж ирсэн гинэ. Тэгээ би тэрийг сонсчоод нэр би тэгэж үзгэсэн айгу явж ирсэн аахгүй 16 8 он. Тэгсэн чинь сайхан юу болсон бэ? Гэнэ хөгжилтэй алдаа ч юм уу. Таиланд руу ч Хонконгоор дамжиж нисэн. Тэгээд одоо Солонгосоор нисэн, Бээжингээр ирсэн. Тэгээд би Хонконгоор нисчээд ингээд Хонконгод ингээд тийм LGBT бар руу орсон чинь нэг юм Орсын ч нэг юм зураглаачтай нэг юм хүмүүс ирээд чи ингээд юу яаснаа хөөсөс залуулсан хүн үү? Тэгэхээр би ингээд мэдсэлтээ очоод авчаа явж байгаа. Тэгээд эмлэгт чинь би чинь нэг 10 хэдэн хоног ингээд нөгөө нэг амар нөгөө нэг юут явдсан байхгүй юу? Мэмлэгийн өрөөнд чинь ингээд мэдсэлт орчоод хэдэн сар ингээд өрнөг өрөөнд ганцаараа байх чинь хүн хэцүү шүү дээ. Уйтгар нэг нэг нь тэгээд тэр Таиланд хүмүүс дийлэнхт нь минь одоо хамт харьцаж байгаа болохоор чинь би чинь хэл усаа сайн ойлголцохгүй шүү дээ. Ялангуяа Таиланд хүмүүстэй англи ороод би чөлөөтэй ойлголцдог. Тэгээд явж яасан юу болсон бэ гэсэн мэдсэлтад авчаад амар гоё. Өнөөдөр шоод наа гэдэг ингээд явдсан чинь нэг Хонконгийн LGBT бар руу орчихгүй. Тэгээд тэндээс гараад явж ялаа. Гэсэн чинь нөгөө нэг юм Хонконгийн талаар ингээд юу хийж байгаа маа, баримтат нэвтрүүлэг хийж байгаа маа. Тэгээд Хонконгод ч ингээд хиттийн одоо тусгаар мож болохоор трансгендеруудаас ойлгохгүй байх нь илбэг шүү дээ. Хятад ч өөр бас хууль чангатай, их нарийн диктатуртай газар. Тэгээд ямар юм чи чөлөөтэй байж чадж байна те чи хаанх юм бэ гэд ингээд надад хөтлөгч нь асуултаа суугаад тэгээ бүр нэг яриа нь бүр дундаа ороо чи хүүсээ солиосон уу гэдээ асуухгүй юу. Тэгсэн чинь нөгөөтг чинь би солилцсон шүү дээ. Нөгөө гамбууч чинь маань тэр нөгөө нэг итаонд ингээд сөхчээсэн гэдгийг санаанд ороод тастуулсан шүү дээ гэж би хаачлуулсан шүү дээ гэж ингээд жоохон маяглаад ингэсэн чинь нөгөө нэг тэрийг бас бичсэн байлээ л те тэр чинь тэгээд за яах вэ тэр одоо ямар нэг сүрхээр нэг амар асуудал болоод өнгөрөх биш гэж бодоод би ингээд Монголд ирээд ажил амьдрал маань хийг өргөжлээд ярьсан чинь саяхан нэг охин одоо над руу ингээд линкийг явуулаад мөнгө төгрөгнийхээ би чамайг өстө биеийн үнэлэгч гэж нийгэмд цацсан байрна биеийн үнэлэгчгээд одоо чамайг зарлаа байрлаа гэж аюу намайг бүр шантаалчлах юм орлох гэсэн тэгээ тэгмэндөө би амар одоо буудлын өрөөнд буудлын өрөөнд ингээл хөвтчихсэн биш баруун солонгогоор мөнгө төгрөг тохироод хөвтчихсэн биш. Тэгээд би өөртөө хэлж байгаа хгүй тэр бүсүүд цацаа би наатан дээр шатагаад удраад байх юм байхгүй чи юу асныг ойлгоогүй гэж хүний нэр төр талах юм бол чи өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. Чи над тэгсэн чи ингээд би бичлэгийг ингээд харсан чи ингээд шал өөр хэсгийн одоо бүр ингээ хүүхнүүдийн явж байгаа бичлэгтээ миний хэсгийг ингээ гинт ингээ өсчиж оруулснаа. Зөвхөн миний хэнийг нөгөө нэг ингээ тастуулаад ингэж байгаа бичлэгийг ингээ тавьчихж байгаа байхгүй. Тэгснэ ямар ч дууг нөө хөтлөгчийнх нь чи хүүсээ солиулсан хүнөө солиулаагүй хүнөөгүйгээр асуусан асуултын тавихгүйгээр тэгсэн чинь нөгөө нэг нэрийн энгийн хүмүүс харахаар нэг ингээл нэг биеийн үнэлэгч нар л нэг доор дээрээ гараа ингээд байгаа юм шиг юм мэдрэмж төрж байгаа байхгүй. Гэтэл яг энүүгээр намайг унгах юм орлох гэж орж ирсэн. Энэ надаас миний жижигхэн бас алдаа байж магадгүй. Гэхдээ энэ дээр би амар суралцсанаа энэ сэтгэлийн хөдлөлийн эмоцоо дарж явах хэрэгтэй байна. Тэгээ яг тэр үед жоохон сэтгэл хөдлөлийн эмоцоо дарцсан ба солонгоын аажстай бас эднэрт бас алдлагдахгүй байж ажил гэж бодож байлаа. Гэхдээ энэ зүгээр. Би яад бол өөрөө тийм хүн биш. Дурсахыг хүсдэггүй алдаа. Дурсахыг хүсдэггүй одоо байгаль байх та. Байгаал. Тэр нэг таны хэлсэнчлээ одоо энийг ингээл нурсамааргүй байна мартчих гэсэн юм чинь. Тэгэл мартдгаар л мартчих. Тэр аль ерөнхийдөө бол найзтай маань бүгдтэй хитрхийг үнэнч байж, хитрхийг одоо нөгөө нэг хайртай байсныхаа бас залиасанд ч гэх юм уу тиймэрхүү зүйлээс бас болсон. Тэгээд тэрийг бол тэр дурсамжтай нь би
мартаж байгаа. Гэхдээ тэрэн дээр илүү би одоогийнхоо зүйл дээр илүү сургамжтай байлгыг л хичээж байна. Тийм. Энэ дээр болохоор би тэр урд өмнө нь одоо Монголд олсон тэр одоо нэг миссийн тэмцээнийг ярих гэдэг. Таиланд одоо дэлхийн трансгендер миссийн тэмцээн анхны удаа би топ мод шалгараал ингээл бүр хинэж гаргах амжилтыг Монголоос хамгийн анхны удаа үзүүлж байсан. Тэгээд тэнд бол өстэй нэр үнэ алдаа оноотой юм болсон. Гэхдээ тэр хүн тухайд хэцүү байсан ч гэсэн айгүй олон өмнө нь яагаад гэвэл миний өмнө нэг мисс яваад тийм байл ингэдэгэн байлгаа зөвлөсөн болоос нэг өөртөө тэгэхгүй ингээм ямар ч бэлтгэлгүй тэгээ хүний улсад тий айгүй олон шантар зүйлүүд гарч иж байсан. Тэрийг хэрвээ дагаагүй сүүлчийн одоо тэр гран при шатн дээр гарч чадахгүй хэмжээнд хүртэл ингээд шантарч байсан байхгүй би ямар хэцүү юм бэ ёо эдгээр чи ингээд одоо бүр тий бүр ямар гоё юм бэ ингээд бүр улсны хүлэн зөвшөөрсөн нийгмийн ингээд ойлгоцсон хүмүүс ямар ч юм айдас хүзгүй газараас ирж байгаа айдас хүзтэй тийм газараас ирж байгаа хүмүүс чи одоо ямар гоё юм ойлголттой юм бэ гэж айгүй амираас ч шантарч байсан гэсэн чинь Таиландын тэр одоо тэмцээнд арай л дэлхийн хүмүүс арай өөр түвшинд шүүд харддаг юм байлаа. Тэр бүх шантарл, тэр бүх сэтгэл зовлонлоо даваад би гарсан яг байгаагаараа тэрийг хүний үнэн сэтгэлийг мэдэрдэг. Хүний үнэн мөн чанарыг олж хардаг хүмүүс арай өөр нүдэнд олж хардаг юм байлаа. Манай Монголын нэг 5 цаасан худалдагдсан тэмцээний уралдааны шүүгч нэг хитэн одоо телевизийн нэг спонсоруудаасаа хамаатай телевизийн шоу нэвтрүүлгийнхээ энэ төр бол уучлаарай юм байлаа шүү. Гэтэ би тэр болгоныг үүсгэж байгаа юм шүү. Энэ бол миний хувьд бол маркетинг хувьд бол хинэн хинбэ солонгоо гэж юу вэ гэдгийг илүү амьдралтай ойр байдлаар надад гаргаж ирүүлж чадсан. Гэтэ тэр шүүлтүүрийг би өөрөө ярьснаас илүү үзэгчд маань тэрийг ойлгоцсон л байгаа ш. Тийм. Тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөч. Мэдрэмжтэй байгаа чи яах гэж хүн байгаа юм. Яагаж хэл хамаараа ярилцдгийг тэр гих зэргийг л одоо мэдмээр байна л да. Хүн юм уу бид нар робот юм уу гэдгийг л тэр ойлгох хэрэгтэй байгаа. Бид хитрхийн одоо хүнийг гаднаас нь дугундаг хитрхийн нэгнийхээ түрүүн ч одоо бүх зүйлийн төгсгөлд ярьж ш. Хитрхийн нэгнийхээ удам судрыг харж гэр бүлээ сонгож байна те. Хитрхийн одоо хүнийг гадаад байлаас нь дугунж байна. Хитрхийн хүнийг машин тэргээр нь харж байна. Энэ болгон чин зөвхөн Монголд байдаг л одоо нэг юм өрөвдмөр сэтгэлгээ байгаад байна. Тэгэхээр хүнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөсөлж байгаа юм байна. Тэнд явж байгаа одоо тэрхэн зэртэй хүн, энд явж байгаа одоо лесбиан хосууд, энд явж байгаа янз бүрийн л одоо нийгмийн цогцууд энэ нийгэмд амьдарч байна шүү дээ. Тэгжээч л амьдран шүү дээ. Энэ нийгэм зөвхөн авиалгарчид, энэ нийгэм зөвхөн сайд арга нар, энэ нийгэм зөвхөн л баячууд, энэ нийгэм зөвхөн ядуучууд амьдран гэсэн хууль байхгүй. Энэ нийгэм ч өөрөө маш олон хүний цогц. Энэ донд бид нар дандаа өөрсдийнхөө гаргалгаагаар л амьдралыг зөв гаргаж авах хэрэгтэй юм болов уу гэж би бодож байна. За тэгээд бараас ерсэн энэ цаг үед шүү. За бидний нэвтрүүлэг ингээд та нарт манаас хэсгээ орны ч гэсэн та бүхний одоо цаг хугацаа өрөөд ингээд шинтэн хүрлээ. Та бүхэнд маань магадгүй нэгийг бодогдож хоёрыг тунгаалгасан болж байна. Гэхдээ ямар нэгэн жүжигчсэн ч юм уу тийм тавилт байсангүй хин нэгийг хилээгүй хийгээгүй зүйлийг би олгохыг хүссэнгүй. Яг л үнэн байдал өөр амьдралаа тулгардаг асуудал бэрхшээлийнхаа зах зугаас нь та бүхэнд ярьж өнгөрөөлөө. Тэгээд бид бол цөөхөн монголчууд бид нар нэг хэлээр ярьж ойлголцдог ийм сайхан одоо хүмүүсээ тэгэхээр нэгээ хайрлж хүндэлж байгаа ч гэж би хүмүүстээ уриалгах гэж байна. Тэгээд хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй шүү дээ. Трансгендерууд гэдгийн нөхцлөөр ингээ харахаар одоо бас энэ тэнд ингээд одоо янз бүрийн л одоо бие хаа царайдтай трансгендерууд байна те. Гэтэл тэр болгоны алдаагаар солонгоогоо битгий дүгнээч гэж байцлах гэдэг хүмүүс. Гэтэл ингээд одоо нийгэм одоо ингээд хөгжиж байгаа хүн амт хэлж уус нийгэм тамарж байгаагийн хэрэг энийг тэртээ тэргөө хин нэгний бид нар чи ир яв чи трансгендер яв чи баяа яв чи ядуу яв гэж хэлэх албагүй. Энэ нийгэмд ч маш олон хүмүүс байгаа болохоор хин нэгнийгээ битгий одоо байгаагийнхын төлөө тэр хүнийг хүн байгаагийнхын төлөө тэр хүнийг битгий одоо өөрийнхөө илэрхийлснийхэн төлөө үзэн ядаач гэж би хэлдэг байна. Миний ирээдүйд гарах маш олон сайхан эерэг үр дагавраар намайг олж хараарай гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээд өмнөх гаргасан бүх алдааг мартаад бүгдээрээ одоо дурсамж болгоод сургамж болгоод тэгээд нэвтрүүлэгтээ орж авсан маш их баярлалаа.